Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр Голомт Капиталын цаасны компани Сулгааны хэлтсийн зүгээс гадаад арилжаанд оролцдог, гадаад арилжаа сонирхдог харилцагч иргэд нартаа зориулан Америкийн нэгдсэн улсын хувьцааны зах зээлийн талаар төлөв байдлын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн байгаа. За тэгэхээр оны эхнээс ойрхон орнод болоод буй дайны нөхцөл байдал нь хувьцааны зах зээл дээр томоохон савлгааг үүсгээд байна. За тодорхойлбол Америкийн нэгдсэн улсын голлох индекс болох S&P 500 индекс 2 сарын 28-ны өдрөөс 3 сарын 31-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд 9.1%-аар унсан ийм хөдөлгөөнийг бол үзүүлсэн байна. За графикаас харах юм бол 2026 оны 1 сарын 2-ны өдрөөс 2 сарын 28-ны өдөр хүртэл S&P 500 индексийн ханшийн хөдөлгөөн бол харьцангуй тогтвортой идэвхгүй гэж хэлж болох арилжаа анзаарагдаж байсан байна. За ингээд 2 сарын 28-ны өдрөөс Америкийн нэгдсэн улс болон Израилийн талууд Иран улс руу өргөн сар хүрээтэй байлдааны ажиллагаа эхлүүлж байгаагаа мэдгдсэн. За үүнээс шалтгаалаад ганцхан сарын дотор S&P 500 индекс 9.1%-аар унсан байна. За ингээд 4 сарын ихээр Америкийн нэгдсэн улсаас за гал зогсох 2-7 хоногийн хугацааг бол Ираны талд олгосон. За энэ хугацаанд хэд хэдэн удаа хилцэл бол Пакистан улсад хоёр талаас уулзаж хилцээрийг бол хийсэн байна. За энэ ч утгаараа S&P 500 индекс 4 сарын 1-ний өдрөөс 4 сарын 28-ны өдөр хүртэл 13.1% өсөлтийг нэгэн сарын дотор үзүүлээд байна. За ингээд оны эхнээс аваад үзэх юм бол S&P 500 индекс 4.8% өсөлттэй арилжаалагч байна. За тэгвэл салбаруудын гүйцэтгэлийг хараад үзвэл. За тэгэхээр өнгөрсөн 2 сарын хугацаанд бол Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл дээр болж өрнөсөн асуудлууд болон за Америкийн нэгдсэн улс Ираны хоорондох дайны нөхцөл байдлаас шалтгаалсан хүчин нөлөө Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл дээр гарч ирсэн. За тэгвэл одоо Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл дээр яг юу нөлөөлж байгаа юм бэ гэдэг зүйлийг хэдүүлээ харцгаая. За тэгэхээр одоо компаниудын нэгдүгээр улирлын тайлангууд танилцуулгасж байгаа. За ялангуяа томоохон зах зээлийн үнэлгээ өндөртэй технологийн компаниудын одоо нэгдүгээр улирлын тайлан ашигын хүлээлтээс давсан дүр зурагтай байгаа гэсэн. Тэгэхээр яг хуу салбараар нь мэдээж за S&P 500 индекс багтж байгаа 500 компанийг хуваагаад үзэх юм бол за эрчим хүчний салбар хамгийн их буюу 26 оны 1-р сарын 1-ээс хойш 26.3% өсөлттэй байгаа гэсэн. Тэгэхээр үүнээс яг юу тодорхой харагдаж байна гэвэл Америкийн нэгдсэн улс Ираны хоорондох дайны нөхцөл байдлаас шалтгаалаад за газрын төсний нийлүүлэлт мэдээж багассан. За үүнийгээ дагаа газрын төсний ханш нэмэгдээд за газрын тостой холбоотой газрын тос олборлдог болон нийлүүлдэг компаниудын хувьцааны ханш өссөн дүр зураг харагдаж байгаа гэж болохоор. Тэгэхээр яг оны эхнээс эхлээд S&P 500 индексийн дундаж өгөөж 4.8%-тай гэж гарсан. За тэгвэл оны эхнээс аль салбар илүү уналттай байваа гэвэл санхүү болон эрүүл мэндийн салбар бол илүү уналтыг бид бүхэнд харуулсан дүр зурагтай байгаа гэсэн. За ялангуяа за санхүүгийн салбарын хувьд гэх юм бол илүү одоо цаашдаа Америкийн нэгдсэн улс болон дэлхийн улс орнуудын бодлогын хүү нэмэгдэх, за тэгээ инфляц өдөөгдөх гэх зэрэг шалтгаануудаас үүдэн санхүүгийн салбарын хувьцаанууд бол уналттай дүр зургийг үзүүлсэн. За тэгээ дунджаар яг хуу за технологи, за аж үйлдвэр, за үйл хөдлөлийн салбарын хувьцаанууд бол жилийн дундаж одоо эхний хагаст болон эхний улиралд үзүүлдэг өгөөжөөл бид бүхэнд үзүүлээд явсан байгаа гэсэн. Тэгэхээр одоо энэ оны эхний хагасчил бид бүхэн яг ямар зүйлсүүдийг харж байгаа вэ? Ямар мэдээлэл зах зээл дээр илүү нөлөөлөх вэ гэвэл за харьцангуй одоо сая 2 сарын хугацаанд өнгөрсөн 2 сарын хугацаанд болсон Америкийн нэгдсэн улс Ираны мөргөлдөөнөөс үүдсэн хүчин нөлөө бол одоо харьцангуй бага болсон. За тэгвэл одоо за компаниудын ашигын хүлээлт гэдэг зүйл зах зээл дээр нөлөө үзүүлж эхэлж байгаа. Ялангуяа технологи суурьтай за хиймэл оюун ухааны одоо бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг компаниудын за эрх хөлөрлүүдийн цэвэр ашиг болон орлогын хүлээлт хэр зэрэг байх вэ гэдгээс шалтгаалаад компаниудын цааш төсөлд явна гэсэн үг. За мөн үүн дээр нэмэгдээд газрын тосны ханш нэмэгдсэн. За мэдээж газрын тосны ханш нэмэгдснээрээ ямар нэгэн аж үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр компаниуд хэдийгээр компаниудын орлого нэмэгдсэн ч гэсэн нөгөө талаасаа зардал нэмэгдэх үү эсвэл буурах уу гэдэг асуудал яригдана гэж ойлгож болохоор. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За тэгэхээр үргэлжлүүлээд за Америкийн нэгдсэн улсын зах зээл дээр ерөнхийдөө зах зээлийн үнэлгээний дотоодын эмчтэгдэхүүний одоо үнэлгээтэйгээ хэр зэрэг байгаа талаар. Альва улс орны хувьцааны зах зээлийг харахад одоо тухайн хувьцааны зах зээл хөөсрөлттэй байгаа мó эсвэл багаар үнэлэгдэж байгаа мó эсвэл зохистой үнэлэгдэж байгаа мó гэдгийг ажиглахын тулд эдийн засгтай харьцуулж хардаг байна.
За энэхүү үзүүлэлтийг бол Buffett индикатор гэж нэрлэдэг. За Америкийн нэгдсэн улсын хувьцааны зах зээлийн хувьд бол 2026 оны 4 сарын 28-ны өдрийн байдлаар 70.3 их найд ам доллараар үнэлэгдэж байна. За нөгөө талдаа Америкийн нэгдсэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 31.8 их найд ам доллараар үнэлэгдэж байгаа. За тэгэхээр энэ хоёрыг харьцуулаад үзэхээр Америкийн нэгдсэн улсын хувьцааны зах зээл нь эдийн засгаас 222.7%-аар өндөр үнэлэгдэж байгаа нь бол харагдаж байгаа. За энэ түүхэн үзүүлэлтүүдтэйгээ харьцуулаад үзэхээр бас түүхэн үзүүлэлтүүдээс харьцангуй өндөр гэж хэлж болохоор ийм үзүүлэлттэй байгаа гэсэн үг. За жишээлбэл 2000 онд эхэлсэн .com хямралын үеийн өмнөх за харьцаа үзүүлэлтийн хувьд бол 142.9%. За санхүүгийн хямралын өмнө буюу 2007 оны 10 сард 70.8%-тай. За COVID-19 сар тахлын үед за Америкийн хувьцааны зах зээлийн үнэлгээ эдийн засгийнхаа 151.3%-тай тэнцэж байгаа. За 2022 онд болсон Оросын холбооны улс болон Украины дайнаас шалтгаалсан уналтын өмнөхөн 196.8%. Гэх мэтчлэн хараад үзэхээр түүхэн үзүүлэлтүүдээс харьцангуй өндрөөр үнэлэгдсэн байгаа нь бол харагдаж байна. За үргэлжлүүлээд за тэгвэл эдийн засгтайгаар харьцуулахад бол өндрөөр үнэлэгдэж байгаа юм байна. За тэгвэл хувьцааны зах зээлийг бас өндрөөр үнэлэгдэж байгаа эсхийг харах нэг шалгуур үзүүлэлт байдаг нь бол үн ашигын харьцаа гэсэн үзүүлэлт байна. За тэгэхээр S&P 500 индекс буюу Америкийн нэгдсэн улсын нийт зах зээлийн үнэлгээний 80%-ийг хилтэж байгаа энэхүү 500 компани нийт зах зээлийн үнэлгээг нийт цэвэр ашигт нь хуваагаад үзэхээр 2026 оны 4 сарын 28-ны өдрийн байдлаар 21.6 үржүүлэгчтэй буюу түүхэн үзүүлэлтүүдтэйгээ харьцуулахад бас ялгаагүй өндрөөр үнэлэгдсэн гэж хэлж болохоор ийм нөхцөл байдалтай бол байгаа. За түрүү хэлсэнчлэн 2000 оны .com bubble burst хямралын өмнө бол энэхүү харьцаа үзүүлэлт 25.2, за 2007 оны санхүүгийн хямралаар 15.1, 2020 оны COVID-19 сар тахлаар 19.2, за 22 оны Украины дайнаар 21.4 гэсэн ийм харьцаа үзүүлэлттэй байсан. За эндээс нэг анхаарал татах зүйл нь юу вэ гэхээр 2022 оны Орос Украины дайны үеэр S&P 500 индекс 4797 нэгдшээр үнэлэгдэжсэн. За тэгвэл өнөөдрийн байдлаар буюу 4 сарын 28-ны өдрийн байдлаар 7173 буюу ойролцоогоор S&P 500 индекс 50%-аар өссөн байна. За гисэн идэж үн ашигын харьцааны хувьд бол адилхан буюу 21.4-тэй ойролцоо ийм түвшин байна. За тэгэхээр энэ хугацаанд хэдийгээр S&P 500 индекс 50%-аар өссөн ч гэсэн компаниудын ашигт ажиллагаа сайн байснаас шалтгаалan үнэлгээний харьцаа үзүүлэлт бол 22 оны түвшинтэйгээ бол тэнцүү байна гэдэг ийм дүгнэлтийг бол хийж болохоор байна. За гисэн идэж эсэргээр 21.6 гэдэг энэхүү харьцаа үзүүлэлт бол түүхэн дундчтайгаа харьцуулаад үзэхэд өндөр хэвээрээ байгаа. За энэ харьцаа үзүүлэлт цаашаа буурах буюу зах зээлд цаашид өсөлт үргэлжлэх орон зайг юу оруулах юм бэ гэхээр одоо танилцуулагдаж буй компаниудын нэгдүгээр улирлын тайлан сайн гарч байж цаашид хувьцааны зах зээл өсөх боломж бол гарч ирэх юм а гэж дүгнэж хэлж болохоор байна. Тэгэхээр яг одоо зах зээл дээр яг одоо олон улсын шинжээчдийн дүгнэлтээс харахад за өнгөрсөн улирлуудын цэвэр ашиг борлуулалтын орлого сайн байх гэхээсээ илүүтэй за ирэх улирлуудад болон ирэх жилүүдэд цэвэр ашиг бол орлогын таамаглалыг хэр зэргээр өсгөх юм бэ гэдг нь анхаарал татдаг хэрэг болчиход байгаа. Яагаад гэвэл одоо хэмэл оюун ухаан болон технологийн салбар бол хэтэрхий хөөсөрч гисэн байна. За цаашдаа ирэлт буурах юм биш үү гэсэн маш том асуулт явагдаж байгаа. Тийм учраас эдгээр компаниуд өөрсдийнхөө орлого болон цэвэр ашгийг ирэх улирлуудад хэрхэн яаж таамаглах вэ гэдг нь маш ихээр анхаарал татна гэсэн үг. Тэгэлгүй яах вэ? За 2026 он гарснаар нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсан компаниудаас хараад үзэх юм бол S&P 500 индексэд багтж байгаа нийтдээ 502 компани 30% нь буюу 150 нь одоогийн байдлаар тайлангаа танилцуулсан байна. За энэ дундаас санхүүгийн салбарын нийтдээ 59 компани бол 500 индекс дотор багтж байгаа. Үүний 68% нь за үйл хөдлөлийн салбарын 27%, за технологийн салбарын 19%. Гэх мэтчлэн ер нь 500 компани 30% нь одоогийн байдлаар ямар ч байсан тайлангаа танилцуулсан байна. За тэгвэл тус 150 компани тайлангаа танилцуулсан байгаа 150 компани 81% нь шинжээчдийн хүлээлттэй нийцсэн болон хүлээстээс давсан тайланг бол танилцуулсан байгаа юм. За тэгэхээр энэ нь бол
одоогийн байдлаар компаниуд харьцангуй сайн тайланг болол танилцуулж байна гэж хэлж болохоор байгаа. За энэ дундаас эрүүл мэндийн салбарын 57 компани за бүгдээрээ бол шинжээчдийн төсөөллөөс бол давсан ийм тайланг бол танилцуулсан байна. За тайлангаа танилцуулсан байгаа технологийн салбарын компаниудаас 90% нь бол шинжээчдийн хүлээлтээс давсан тайланг бол танилцуулсан байна. За ялангуяа өнгөрсөн 7 хоногт бол томоохон гэж хэлж болох IBM, Intel, за Tesla зэрэг компаниуд тайлангаа танилцуулсан шүү дээ тийм ээ. За тэгэхээр эдгээр компаниуд бол бүгд шинжээчдийн хүлээлтээс давсан тайланг бол танилцуулсан байсан. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Олонт банк үзүүлж байна. Тэгэхээр үүн дээр нэмэгдээд одоо S&P 500 индекс багтж байгаа компаниудын за зөвхөн технологийн салбарт харьяалагдах компаниудын дөнгөж 19% нь өнөөдрийн байдлаар тайлангаа танилцуулсан байна гэсэн. Тэгэхээр мэдээж технологийн салбар бол S&P 500 индекст бол бас томоохон хэмжээний зах зээлийн үнэлгээг эзэлдэг салбар. Тэгэхээр одоо нийт компаниудын 20% нь ойролцоогоор танилцуулсан байна гэхээр цаашдаа болон энэ 7 хоног за эх 7 хоногудад тайлангаа танилцуулах технологийн компаниуд нь зах зээлийг бас нэг цаашдаа хөдөлгөх, зах зээлийн чиг хандлагыг тодорхойлгох бас нэг чухал мэдээ болно гэж харж болж байгаа. Тэгэлгүй яг хоо. За мөн дээрээс нь мэдээлэл хүргэхэд S&P 500 индекс багч байгаа 502 компани нийт 10% нь буюу 50 гаруй компани нь бол ирэх үйлрэлийнхаа гайдансыг гаргасан. Юу гэсэн үг вэ гэхээр 2 дугаар үйлрэлд одоо төлөвлөж байгаа төлөвлөгөөгөө бол гаргасан байгаа гэсэн улирлын төлөвлөгөө. За энэ хүү улирлын төлөвлөгөөнөөс хараад үзэх юм бол ашигын хүлээлт одоо 13.2% таа байгаа. За энэ нь бол маржин бол 13.2% таа гэсэн. Тэгэхээр энэ нь бол түүхэн үзүүлэлтүүдтэйгээ ялангуяа сүүлийн 4 жилийн үзүүлэлттэй харьцуулаад аваад үзэх юм бол бас харьцангуй өндөр ийм үзүүлэлт юм байна. За тэгэхээр яг энэ байдлаараа S&P 500 индекс багч байгаа компаниуд харьцангуй сайн тайлан танилцуулаад авах юм бол за түрүү хэлсэнчлэн үнэлгээний харьцаа үзүүлэлтүүд бууж орж ирэх буюу цаашлаад индекс өсөх ийм боломж ажиглагдаж байна гэж хэлж болохоор. Тэгэхээр мэдээж за Америкийн нэгдсэн улсын зах зээлийн хөдөлгөгч хамгийн том хүчин зүйл нь технологийн компаниуд гэж сая дурдсан. Тэгвэл технологийн компаниудын өсөлт үнэхээр ханчсан юм уу аль эсвэл цаашдаа дахиад өсөх орон зай байгаа мó гэдэг талаар одоо ярилцсан. Тэгэхээр технологийн компани болон хиймэл оюун ухааны салбарын CAPEX гэх үзүүлэлтүүдийг одоо хэдүүлээ харъя. CAPEX гэдэг маань одоо үндсэн хөрөнгө оруулалтын зардал гэсэн үг. Тэгэхээр яг хоо технологийн компаниуд, хиймэл оюун ухааны компаниуд цаашдаа илүү өөрсдийнхөө технологи үйлдвэрлэлийг хөгжүүлэх, за тэгээд дата центрүүдийг цаашдаа барих, за технологи илүү нарийн хурдтай болгох зэрэг зүйлсэд одоо энэхүү зардлыг гаргадаг гэж бид ойлгож болж байгаа. Тэгэхээр өнгөрсөн одоо 5 жил за 6 жилийн хугацаанд одоо Microsoft, Amazon, Meta зэрэг яг гайхамшиг 7 компани гэдэг одоо зах зээлийн үнэлгээгээр эхний 7-т ордог технологийн 7 авраг компани CAPEX зардлыг одоо хэдүүлээ хараад үзэхэд өнгөрсөн за 2019 онд бол нэг 71 тэрбум орчим ам долларын CAPEX зардал гарч ирсэн. За тэгвэл энэ тоо 2025 онд одоо 240 ам доллароос 416 тэрбум одоо ам доллар хүртлээ 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань нөгөө талаасаа тухайн бизнес болон тухайн компаниудад ирээдүйн цэвэр ашиг нэмэгдүүлэх, за ирээдүйн илүү хөгжингүү бүтээгдэхүүнүүдийг гаргах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх бас нэг чухал үр нөлөөг үзүүлж байгаа гэж бид бүхэн харж байгаа. Тэгэхээр тухайн компаниудын одоо ирэх 3 жилийн хугацаанд гаргасан за CAPEX зардлын төсөөлж гисэн яг одоогийн байгаа байдлаасаа бол хэд дахин илүү өндөр болж байгаа дүр зураг ажиглагдчихж байгаа. Тэгэлгүй яг ялангуяа одоо өнгөрсөн оны 10 сараас эхлээд технологийн салбарын компаниудын хвцааны хаш маш хурдцтай гарсан шүү дээ тий. За энэ дотор бол Apple, Amazon, Google, Microsoft, Oracle гэх мэтчлэн компаниудын хвцааны хаш бол маш хүчтэй унсан. За гол шалтгаан нь юу гэх юм бол 2025 оны 3 дугаар улирлын тайлангаар хөрөнгө оруулагч, арилжаанд оролцогч нар бол AI салбарт зарцуулсан зарцуулалт нь яг үүндээ компани дээр ашиг за мөнгө урсгал болж орж ирж байна уугүй юу гэдэг гол асуудалтай байсан байна тийм. Тэгээд тухайн үед бол хөрөнгө оруулагчдын итгэлийг одоо даах хүч хэмжээний тайланг бол төдийлөн сайн танилцуулж олж чадаагүй. За энэ ч утгаараа бол эдгээр технологийн компаниудын хвцааны хашууд бол унаад байсан. За тэгэхээр үргэлжлүүлээд одоо энэ 7 хоногийн 3 дахь дөрөвдгөөс эхлээд одоо Apple, Amazon, Google, Microsoft за Max 7 компаниудын нийлэнх нь бол тайлангаа танилцуулаад эхэлнэ. За тэгэхээр хөрөнгө оруулагчдын хамгийн гол хүлээж байгаа зүйл нь юу вэ гэхээр яг AI салбарт за энэ AI чиглэл
хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалт нь өөрөө компанид хэрэг хэмжээний орлого бий болгож орж ирж байгаа юм бэ гэдэг үзүүлэлтийг бол чих тавин харж байгаа гэж бол бодож байна. За үүн дээр нэмэгдээд бас нэг сонирхолтой зүйлийг дурдахад за зах зээл дээр байгаа хөрөнгө оруулагч нарын дунд за одоогийн байгаа энэ технологийн салбарын өсрөнгөө хөгжил хувьцааны аншийн өсөлт нь за өнгөрсөн за 20 гаруй жилийн өмнө болж исэн 2000 оны үед болж исэн .com bubble-тай адилхан юм биш үү гэсэн асуулт гарч ирсэн. За тэгвэл энийг за .com bubble-аас ялгаатай гэдэг зүйлийг гаргах нэг үндсэн шинж нь юу вэ гэвэл саяны capex гэдэг зардал дээр гараад ирж байгаа гэсэн. За .com-ийн хямралын үед бол компаниуд capex-ийн зарлыг өөрсдөө өөрөөр санхүүжүүлж ирсэн бол за одоо илүү өөрсдийн мөнгө урсгалаар одоо санхүүжүүлж байгаа дүр зураг ажиглагдаж байгаа гэсэн. Тэгэхээр харьцангуй эрсдэл багтай эмзэг байдал бага болж байна гэж өөрөөхөө харж байгаа. За үргэлжлүүлээд тэгвэл за дэлхий дээр байгаа компаниуд за бизнесүүд AI буюу технологи хэмэл оюуханыг хэрхэн өөрийнхөө бизнест ашиглаж байгаа юм бэ гэдэг одоо тоо мэдээллийг харъя. За тоо мэдээллийг харах юм бол дунджаар компаниудын 33% нь л дөнгөж өнөөдөр за хэмэл оюухан буюу технологи AI-г өөрсдийнхөө бизнесүүд ажил үйлчлэгэнд эрхэлж байна гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр яг хамгийн ихээр ашиглаж байгаа салбар нь юу вэ гэвэл санхүүгийн үйлчлэгээ болж байгаа. Яалтчгүй банк санхүүгийн салбарын компаниуд за илүү технологи AI-г өөрсдийнхөө технологид ашиглаж байна гэж. За хамгийн бага нь за засгийн газар за эрчим хүч эрүүл мэндийн салбар орж байгаа гэсэн. Тэгэхээр яг дунджаар аваад үзэхэд энэ хүү одоо хамгийн ихэнд санхүүгийн салбар нэг 50 гаруй хувьтай байна гэдэг маань за ирэх 1-2 жилд энэхүү 50% гэдэг үзүүлэлт 70-аас 80% болтлоо өсөх магадлал маш өндөр байгаа гэсэн. Тэгэхээр буцаад нөгөө нэг за технологи AI за чипүүдийг ашиглах эрэлт маань улам илүү нэмэгдэх магадлал маш өндрөө гэж бид харж байгаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За үргэлжлүүлээд тэгвэл S&P 500 индексийг шинжээч нар яг юу гэж таамаглаж байгаа юм бэ? За мөн дээрэс нь S&P 500 индекс ялангуяа Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээлийн голлох индексүүд түүхэн хугацаанд ямар өсөлтүүдийг үзүүлж ирсэн бэ гэдэг талаар мэдээллийг харцгаая. За тэгэхээр Америк нэгдсэн улсын голлох индексүүд за S&P 500 индекс, S&P 500 индексээс байсан Dow Jones Industrial Average гэх юм уу те гэх мэтчлэн индексүүдийг сүүлийн 152 жилийн үзүүлэлтийг нь хараад үзэхээр нийтдээ 99 жилд нь буюу 65% нь бол bull market буюу өсөлтийн зах зээл үргэлжилж байсан ийм статистик байна. За 30 жилд нь бол тгээс 10% өсөлтийг үзүүлж байсан. За 35 жилд нь 10-аас 20% өсөлт. За 9 жилд нь 30-аас 40%. За 3 жилд нь 40-оос 50% гэх мэтчлэн. За ямар ч хэсэн сүүлийн 152 жилийн дийлэнхт нь буюу 65% нь бол S&P 500 индекс бол өсөлтийг үзүүлж байсан ийм дүр зурагтай байна. За тэгвэл шинжээч нар яг энэ онд S&P 500 индексийг хэд хүрэх юм бэ? Өсөх юм уу, буурах юм уу гэдэг таамаглалыг бол харъя. За тэгэхээр дийлэнх шинжээчид 2026 онд S&P 500 индексийг 7446 буюу одоогийн ханшаас нэг 300 суур нэгжээр бол өсөх боломжтой гэсэн ийм таамаглалыг бол дэвшүүлээд байна. За 4 сарын 28-ны байдлаар бол S&P 500 индекс 7173 гэдэг нэгжээр бол байгаа. За ялангуяа энэ дундаас Deutsche Bank 8000 хүрнэ гэсэн таамаглалыг бол дэвшүүлсэн байна. Тэгээ хамгийн өндөр таамаглал гэх юм бол Deutsche Bank, Alpine Macro, за Oppenheimer гэх мэтчлэн байгууллагууд бол 8100 гэсэн таамаглалуудыг дэвшүүлсэн буюу за ямар ч хэлсэн өнөөдрийн ханшаас дийлэнх шинжээчдийн таамаглал бол өндөр байгаа юм байна гэдэг ийм төсөөлөл харагдж байна. Тэгэхээр яг 2026 оны эцэс хүртэл дан ганц Америкийн нэгдсэн улсын зах зээл дээр нөлөө үзүүлэх үз чухал үйл явдлууд яг ямар зүйлс байгаа юм бэ? Магадгүй S&P 500 индексийг энэ байгаа шинжээчдийн таамаглалд хүрэхэд юу нөлөөлөх юм бэ гэвэл за мэдээж одоо хамгийн түрүүнд болох зүйл маань Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн Fed-ийн урал байгаа. За магадгүй холбооны нөөцийн сан өөрсдийнхөө бодлогын хөг бууруулах уу, аль эсвэл хэвэнд нь үлдээх үү, чангалах уу гэдэг зүйлээс болж Америкийн нэгдсэн улсын хувьцааны зах зээл болон алтны аншийн хөдөлгөөн тодорхойлогдно. За мөн үүн дээр нэмэгдээд одоо өрнөд байгаа Америкийн нэгдсэн улс Ираны зэвсэгт мөргөлдөөн дайны нөхцөл байдал бага хэмжээгээр нөлөөлнө. За мөн энэ жил Америкийн нэгдсэн улсын дунд хугацааны сонгуул гэж болж байгаа. Тэгэхээр энэхүү дунд хугацааны сонгуультай холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын одоо Конгрессоос за мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс за ямар арга хэмжээнүүдийг авах вэ? За мөн дотоодын эдийн засаг, хөрөнгөний зах зээл, за инфляц, эдийн засгийн үзүүлэлтүүдийг
зохистой түвшинд байлгахын тулд ямар арга хэмжээнүүдийг авах вэ гэдэг нь маш ихээр анхаарал татж байгаа гэж бид бүхэн харж байна. За мөн дээрэс нь одоо яалтгүй анхаарах шаардлагатай зүйл байгаа юу вэ гэхээр одоо 2026 оны 1-р улирлын тайлан компаниуд дээр одоо яг хэр сайн ажилласан бэ гэдэг үзүүлэлт бол маш чухал болчиход байна. За ялангуяа технологийн төрлийн компаниудад AI-д зарцуулсан байсан маш хэмжээний хөрөнгө оруулалт нь үнэхээр орлого болж орж ирсэн үгүй гэдэг хүлээлт бол маш өндөр байгаа. За тэр ч утгаараа бид бүхэн технологийн төрлийн компаниуд хөрөнгө оруулалт хийх юм бол бас хайрцангуй тохиромжтой гэж үзэж байна. Хэрвээ улирлын тайлангууд маань одоо яг хөрөнгө оруулалтын хүлээлтийн дагуу хөрөнгө оруулагчдын хүлээлтийн дагуу гарч чадах юм бол технологийн төрлийн компаниудад хөрөнгө оруулалт хийх юм бол тохиромжтой. За яагаад гэвэл мэдээж технологийн төрлийн компаниуд бол өнгөрсөн оны 10 сараас маш хэмжээний уналтыг бол үзүүлчихэд байгаа шүү дээ, тийм. За энэ дотор бол түрүүний хэлсэнчлэн Max төрлийн компаниуд байна, тийм. Microsoft, Nvidia, Amazon, за Apple, Google, Meta ч гэдэг юм уу, тийм. За мөн дээрээс нь Intel гэх мэтчлэн. За ялангуяа Arc Innovation ETF гэдэг юм уу, одоо технологийн төрлийн зөвхөн технологи дагнсан төрлийн хөрөнгө оруулалт хийдэг гэдгээр компаниуд ETF-үүд хөрөнгө оруулалт хийвэл бас тохиромжтой. За мөн хедж хийх үүднээс одоо эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн хэмжээний томоохон компаниудад хөрөнгө оруулалт хийвэл бас тохиромжтой гэж үзэж байгаа. За ялангуяа энэ донд бол жишээ аваад хэлэх юм бол Occidental Petroleum Group гэдэг ч юм уу те эдгээр компаниудад хөрөнгө оруулалт хийснээрээ одоо эрчим хүчний салбарын өсөлтөөс өгөөж хүртэх боломжтой. За мөн дээрээс нь багцтай тодорхой хэмжээний хежиг хийх боломжтой гэж бол харж байна. За мөн дээрээс нь эрчим хүчний салбарын одоо компаниудад хөрөнгө оруулалт хийвэл бас хайрцангуй тохиромжтой гэж үзэж болохоор байна. За түрүү хэлсэнчлэн оны эхнээс эрчим хүчний салбарын хязгаарлалтын ханш хайрцангуй өндөр өсөлттэй байсан тийм ээ. За мөн дээрээс нь газрын тосны үн одоогийн байдлаар 85-аас 95% хооронд болгож ер нь тогтчлоо гэж хэлэхэд болохоор байна. За энэ ч утгаараа эрчим хүчний салбарт ялангуяа газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын энэ оны тайлангийн үзүүлэлтүүд бас хайрцангуй сайн гарах ийм хүлээлт бол үүсээд байна. За энэ дундаас жишээ болгоод хэлэхэд бол Америкийн нэгдсэн улсын Occidental Petroleum Corporation буюу одоо Нью-Йоркийн хөрөнгөний биржээр Oxy ticker-ээр ажиллаж байгаа компани хувьцааг авах юм бол магадгүй хөрөнгө оруулалтын багцад чинь бас тодорхой хэмжээний хээч их ийм хөрөнгө оруулалт болох юм болов уу гэж хүлээж байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Голомт Капитал үнцасны компани шинжээч нар байлаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.